Энэхүү төвн эрсдлийг урьдчилан илрүүлж эрс зэрэмжлүүлэх болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэд үнэлэн талбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм а. Тус төв үйл ажиллагааг энэ оны 5 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажил хангаад байна. Дээрээс нь бас одоо эмнэлгүүдийн өр нилээдгүй байдаг. За үүнтэй холбоотой бүхэл шатлалын одоо эмнэлгүүдийн улсын өмчлөлтөй эмнэлгүүдийн өрийг 1 сард 30%, 2 сард 30%, тэгээд 3, 4, 5, 6 саруудад 10% төлж нийтдээ одоо эхний 6 сар гэхэд бүх эмнэлгүүдийн өр авлагын асуудлыг дуусгана гэсэн ийм зорилготой санхүүжилтийг хийгээд явж байгаа. Эрүүл мэндийн сайдчийн мөрөн бид гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна гэлээ. Халдвар төвчний эмчилгээ нэг байгууллагад тандалт нь өөр бүтц, эрсдлийн үнэлгээ нь нэгдсэн системгүй. Хариуцлага нь тодорхой бус шуурхай мэдээлэл нэг төвд зангилагддаггүй. Тийм учраас альва шийдвэр хожимдож гарч зардал өсөж эрсдэл даймжирдаг талаар онцлсан юм а. Хамгийн ихний жишээ нь 2025 оны 2 дугаар сард халуун орноос тээвэрлэгдээ орж ирсэн Улаанбурхны өвчний дэгдэлт юм а. 200 тэрбум 200 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах схемээ гаргацсан байна. Ойлгон бол 1 сард бид 30% өглөө, 2 сард 30% өгнө, 3 сард 10, ингээд 6 сарын хугацаанд нийтдээ энэ үүсэж байгаа өр барагдуулна. Өрийг дотор нь бас ангилж байгаа. Бид рүү хэллээ тийм ээ. Бодиттой өрөө, бодиттой биш үү гэдгийг бас тогтоол. За нийн нүгөө хэлэхэд бас зарим эмнэлгүүд дээр бол одоо ялангуяа энэ аймаг, дүүрэг, том эмнэлгүүд дээр орон тооны давхцал илүү их байна. Тэгээ би хэлээд байгаа. Хөдөлмөр хийж шүн жижигүрт хонж одоо хамаг хүчсөө барж ажилласан ажилчдынхаа олсон орлогыг зарим нэг улсуудыг зүгээр суулгаж тэжээдэг эмнэлгүүд байж болохгүй шүү. Эмнэлгийн дарганаар ухаантай илүү одоо бие даасан үйл ажиллагаа явуулаарай гэдэг шаардлагатай байна. Улаанбурхны дэгдэлтийг бууруулах зорилгоор засгийн газрын нөөц хөрөнгнөөс 5.5 тэрбум төгрөг гаргах шаардлага үүссэн талаар мэдээлэлээр онцоллоо. Аливаа өвчнийг урьдчилан сэргийлэх, таамаглах, төлөвлөх, Монгол улсад бүртгэгдэж буй өвчлөлөдөд тогтмол хяналт тавих нь дараа жилийн төлөвт аль өвчний эрсдэл илүү их анхаарах, дархлаажуулалт болон хамгаалалтын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлага тодорхойлох чухал ажил бүтэлтэй юм а. Энэ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах дархлааны тогтолцооны үндсэн суурь юм.